$2004 оны төгсөлтгийн 2004 он төрчөөд Иргаарэ. Чүмөө ставноо бүгд ивэд аллаа штэ. Тэстэ дөрөв төрүүлээ одоо амрыг тач. Яахмдын зулбатай. Андод 2 дугаар багийнхаа тоглож байна. 1-р үед дуслаа. Тооны ялцсан 19 сая. Яна. Ой, тэнцээ болчихлоо. Гэр орохгүй тайхаа. Андод баг 2 Гэр орохгүй шүү. тайван сууж байна. Тийм. Юмаа ярилцсан юм шиг байна. Ахмадын зулбаа. Юмаа яриад. Оноогоо жоохон таслая гэж байна. Форд үчи яг адилхан. Юу хин дахиад нэг байж 2016 оноос үргэлжилсэн Биокат 10 жилдээ 10 жилийн баярын төвчөн болж байна. Жако бомбо. Сүүл таснаас харцах хайсан. Андод багийнхын ер нь залдаг залуучууд
хурдан хүмүүс байгаа. Хамтын золбоо. Стишиг очлаа. Андууд нэг оноогоор тэргүүж гэж таалтлаа. Цаад андууд бөмбөг авлаа. Наранбаяр. Алтаа хоёр оноо. Сайн бэ. Хоёр удаа. Аллаа ижи. Оргол хоёр шүт. Тооны 13. Энэ олон жил стримээр лайв хийсэн бичлэг хийж байна. Наранбаяр. Ордон тавсан. Төд мөрн осоо алдаа орсон. За энэ андууд нэгдүгээр хагийн хоёр тамирч хожигдсан хоёрын царай. Оо хожигдсон хүмүүс ээ. Оо хожигдсон хүмүүс ээ. Хожигдсан хоёр царай. Анх удаа тэмцээнд ороод андууд нэгдүгээр хагийн шигшээ хагийг хоцсон хүмүүс явж байна. Юу аваад тэгээд баг шинээр орж ирээд андууд нэгийг мултлаасаа зоон дотор. За жүжигчин хөтлөгч алтуу яг хажаас бөмбөг гарах гэж байна. Баяраа хүмүүс нэрээр мэдгүй сүлт гээ. Төдөө орхон давсан. Ганцаар орсон. Наранбаяр. Орсон. Алтаа. Гай. Дахиад баярал дахиад орж байна. Торголын хоёр шидэлт. Тэнцээ. Хүчний бороо. Бага нэг нөгөө зөргийнхэнт нэг нөгөө. Тэмцээнд оролцох зорж ирсэн байна. Тий. Эхний тоглолтын дээр авах хоёр дахь тоглолтын дээр ингээд үндсэн гарааны тавд оржээ. Шонгорт дөрүлээ юм уу? Андууд баг 5 оны Очоод тий навчраад дövж байна. Эрдэнэ бөмбөг зассан. Энэ дундаас 2000-аас 95-90 оны залуучуудаас хамгийн шөнхө байн гуралдаа тэмцээнд ордог. Хамтын золбог сайн харуул. Багийнх нь утсан дээр нэг од байгаа. Хитами хэрэгва. Од нь медаль авсан медалаа одоо шагинж Сайн бэ 11 байгаа. 4 алт 2 мөнгө 1 хүрэлттэй. За алтууг алдаа хийж байна. Энэ жилийн тэмцээ. Гоёлч наагач. Гай бэ. Оо бүр гай бэ. За хамтын золбоо 10 метр бохор 10 метр 20 минут тоглож байгаа. Жохон доош сууж тэхэлж байна да. Залуу хүмүүс удаандаа хурдан гэдэг. Энэ л болж таарч байна да. Сайн бэ. Дахиад алдаа. Өөдөө тооргуулъя. Ой дэнцэн салингаа өгөөрэй. За тэнцээ бөмбөгндөөл анх удаа андууд багаш дээлийн хатталын баг нь тарчаад андууд багд орж ирж байна.
Анхны тоглолтонд жоохон бие бариад. Андууд багийн үндсэн гişүү. Ингээд таргалал. Ингээд хэлчихэн да. Хасагдсан багийн Сухбат төв тоглодог хөхт. Зүгээр хожигдчих хөрхнөрөө. Маас нэмэт төвдөө тоглож байгаа манай Сухбат. Дутуучсан өө. За Ганбаяр торгуулийн хоёр шидэлт шитгэхэр болж байна. Эхний шидэлт амжилттай. Ялч дурсгалтай хоёр баг тоглож ин да. Тэмцээн ихсэн үүсгэн байгуулснаас хойш нэг ч нэрээ солиогүй. Нэг ч хүнээ шинжлээгүй ахмадын залбаа 10 дахь жилдээ орж байна. 86 87 оны ахнар маань одоо залуучуудтай тэгээд авьяас хүчээ шахбал тэмцээнд оролцож байна да. За бэлгүүний бэк явуулт хийж байна. Ахтын залбаагийн 2 гол тоглогч. Эрдэнэ Баяраа гэдэг 2 гол тоглогч. Энэ хоёрыг байхгүй бол за Баяраа дахь 2 оноо шийдэн дороос аваад хийж байна. Эрдэнэ цацсан мөнгө алдсан. Эдгэрт бол 10 минутад багдах юм байна өө. Нэг талдаа 10 минут, хоёр талдаа 20 минут багдаж байна. Заак тайм шидсэн мөнгөө навгаагаад гарч ирлээ. Манай насаа тийм багийн хоёр гişүү. За ахмадын залбаагийн ганц гişүү хөлн гимтсэн байгаа. Хөлн гимтэд энэ жилийн тэмцээнд оролцох боломжгүй гэж. За энэ ч баруун байрныхаа энэ жилдээ 10 жилдээ анх удаа тэмцээнд орж байгаа. Баруун байрны харагдчихээ. Маа сэргэлэн дүү харагдчихээ. За энэ ч манай дэмжийнхаа ахын дүүс сэдв баг. Хай. Ихний шидэлтэй амжилттай. За тэнцээ. Хамбан савдгууд. Тоглаад хагцсан. Багт ингээл тоглоос олж байна. Яаков мөрөда. Тонерц 17-21 4 оноогоор андууд баг тэргүүлж байна. За ахмадын залбаа уцаас сэргчлээ шүү. Баярал дах. Тэр 10 жилээс сакс тоглож байгаа Баярал дах. Одоос нь дээдлэгт нэмэх 35-д сакс тоглодог. Эхний торгуулийн шидэлт амжилттай.
18-21. Хоёр дахь тоглолтын шидэлт алдлаа. Самбраас мэдгүүнэ авсан. Андууд багийн хамгийн урдан тоглогч. Окей, ааштай. Хамгийн ааштай тоглогч шүү дээ. Залуу хүний ирч хүч хизээс дуусгүй маяг. Харамтай тоглогч таа. Хэмдэн зэрэг. Жил болгоны тэнцээ ингээл мэрэгжлийн шүүгч нар. Өөртөө шүүдэг гэсэн одоо ингээл мэрэгжлийн шүүгч нарын холбоос шүүгч нараа авч ирээд. Шүүгчээ болоо цаашдаа улам чанаржаал. Зүгээрээ одоо наачихё. Ардаас нь алт үйгэх. Жаахан чихэнд нь юм хийлээ жаахан. Юм аваа тийрүүлж лээ да. За тэгээ одоо энэ шидлээс хэр тоглолтогч вэ гэдгийг харуулж байгаа тэгэл. За андуу жоо уушаа шахаад 18-22 зөрүүтэй байна. 4 оноотой. Саяны нэмэлтийн яга хийхгүй байгаа. 21-с 22 болсон Тийм үү? Тэ. За Ганбаяр 1 оноо хийж оноог тэнцүүлж байна. 3 оноогоор артуулж байна. Өрд шидэлт авсан. Баяа. Баярлалах самардаар алдаа хийж байна. Төөдөө самараас аваад алдаатай. Нэмэлт 2 шидэлт авч байна. За энэ одоо шүүгчтэй барахгүй шүү. шийдвэрлэх мөч. Лиг тоглодог баярах. Дөрмийн даваа шүүгчтэй тоглоно. Яалчгүй тэгээд хэрүүл маргаан багх. Жил болгоод хэрүүл маргаан байхгүй бид нар чи өөрөөсөө алдаг. Дор дорн шийдээ явчихдаг. За 50 хийж яах юм доо. За ах нартаа баярлалаа. Дүү нартаа баярлалаа. Найс нөхдөдөө. Энэ тэмцээнийг өвсгөн байгуулсан. ЗП 13 гэдэг багийг 13 гэдэг нөхөр баттайгаа энэ багийг болохгүй хаа гэж бодож байна. Өвсгөн байгуулсан. Гомон жаргал Түмбаяр хоёртой. Анган талхаж явдаг яа баярлж явдаг. Ийм олон залууч нар нутгийнхан залуучуудыг бүгдийг цуглуулж жил болгон цуглуулж энэ тэмцээн зохион байгуулсан. Гоёо. Яа манай ЗБ-г энэ жилд 10 жилдээ энэ тэмцээсээ нэрээд авч байгаа 10 жилийн тэмцээн. Тэгээ сүүлийн тэмцээн. Андууд баг тэмцээнээ зохиолж байна. Үргэлжлүүлээд цааш нь тэгээд андууд баг үргэлжлүүлж аавна. Тэгээ 10 жилийн дараа тэгээд доороос төрж өссөн дүүнер талбаан савдгууд үргэлжлүүл зохиох хаа. 26 оны гал морин жилдээ анхны тэмцээн. Гал морин жилдээ андууд баг улаан авсалтай, авраа авсан авсалтайгаа тэмцээнээ зохиож байна. Ахмад залбаа. Хурдан давталгаа. За энэ өрсөлдөд болж энэ 3 удаа таслага хийгээд андууд баг бөмбөгөө аваад сөрөн давтлаа.
бөмбөг гарсангүй давтаж амжлаа. За Окогийн ураа бөмбөг алдсан. Дундаа хайсаа. Хамтын залбаа бөмбөг аавна. Дундаа тийш өгөөч. За 3 оны зөрүүтэй. Ахмадын залбаа. Очигдэж явлаа. За. Босоод ирсэн. Эрдэнэ өөрөө тоглосон бөмбөг алдсан. Дахиад өөрөө авсан. Баяр болт. Гатгсан. Ахмадын залбаа бөмбөг гаргахаар болж байна. За Алтуйг манай хүмүүс сайн мэддгээр сүлтэй гэж сайн мэддэг. Жүжигчин хөтлөгч сүлтэй ах маань бөмбөгөө ойрал тайм захалж байна да. За багийн алдаа 4-4-4-өөс дэш таны за 24 21. За сүүлийн 47 секунд. Око. За энэ дээр за тайм дуусч. 1 онооны зөрүүтэй энэ залбаа жигдэж явж байна. Ахмадын залбаа болонгоос гарна. Одоо энэ дээр жоохон бөмбөгөө өрж байгаа л дөрмийн доохоо баяр болдох. 3-аас алдаатай шийдэх баха. Жил болгонд тэгж бөмбөгөө авсан. Шийдсэн алдаа. Тэгэж Алдаа авсан бол тэгэж. Яг жил болгоо ингэж ийм тактикаар явдаг. Дахиад баяр дахь 3 шиднэ эсвэл Эрдэнэ ах руу дамжин Эрдэнэ 2 инэ. 2-оос. За одоо жоо секунд дээр тоглоод. За цаг туссан манай хөлтэй ах юм байна. Уцсан суурт Око. багийнхан төлөө зүтгэж штэ. Аргалаа тэрчээч тээ. Шууд тэрээд авах. За илүү цаг сонгосон. Тооноор 24 өндөр. Ахмадын залбаа аврагууд тэнч урдан буужихгүй гэж шүү дээ залуучтайгаа дэс. 2 авраг баг. Олон жил авраг авсан да. Андууд баг 4 удаагийн авраг. Ахмадын залбаа 4 удаагийн авраг, 2 удаагийн авраг тарж ин да. Ахмадын залбаа 1 удаагийн аврага шилж явах цомоо албан үсээр андууд баг төгсөн байгаа. Цомоо шилжүүлж өгөөд. Тэгээд андууд баг 5 удаагийн аврага. Өнгөрсөн жилийн аврагууд. Өнгөрсөн жилийн аврагууд ингээд сууж ин да одоо хожигдсан багууд. Манай Сүхбат өнгөрсөн жилийн аврага. Манай бүх юм ард үйл ажиллагаа хийдэг бол дэмтэй. Өнөө авьяастай залуу. Дандаа арын албан зогсдог. Сайн залуу байгаа юм. Бүх юм чанартай хийдэг. Тулцлын хийдэг. Түгөөсөө автагийн нөгөө 2 Хэн залуу бол дэмтэй. Сакса тоглоно. Футболч тоглоно одоо тенсээ. Сот тенсийг бол тагшаасан. Аваад одоо 10 жилийн сургууль дээр 20 хэдэн чанартай. Одоо 5 сард сот тенснаар тэмцээгээр Содон сүлсэг тэмцээнийг мартаж байгаа одоо Монголсаа төлөөлөд тэнд нас амжилт хүсье. За тэмцээх гэсэн 7 минутаар 2 баг.
За баярлалаа. Харагдаж. Сүүлийн шидэлтээр тэгээ болоогүй шүү дүүнраа гэл. Тийм л шидэлт хийлээ да. Тооны хацыг тэнцвүүлээд нэмэлт цаг сунгаад. Өшөө нэмэлт цаг сунгаж агаад үзье гал гаргая гээд. 10 жил зохиож байгаа тэмцээн дээр дандаа гал гаргадаг. Хоёр багууд гал гаргадаг багууд. За Ахмадын залбаа 2 оноогоор тэргүүлсэн. За залуучд хоорондоо гээд. Алдаа гэсэн ч босож авч ирээд. Ийм ундаг. Хоёр багийн туршлагатай хоёр баг. Андууд баг гүнээ шинжлээд хоёр шинэ хүн орж ирсэн байгаа энд. Бага дараа тэгэл Бөгчүүд. За манай Бекман жоохон айцтай. Авсан өмгөө тэгээд гарнаас өөр унгаагаад алдчихжээ. Бидний маань ингээд энэ жилд 20 дахь жилдээ орж иж байгаа. Жохон бие бариад тоглож өгөх шиг байна. Намаа акком жоохон шуналтсан. Явуулт иж байна баярлалт. Төвийн тоглож гам баяр. Сайн найзуудтай болсон бол одоо Ахмадын залбаа хуучин гişүдтэй байгаа. Ах нартайгаа залуу гам баяр орж ирж байгаа. За коман автай. Нэмэлт хоёр шиг. За эрдэнэ ахчаа. Торгуул алддгүй чинь торгуулаа алдчих чинь. тэрийн төлхөр биш төлхөр энэ машины голд явуулсан. Хоёр төшөлтөлт. Ямар тийм. Торгуул хоёр шидлээ хоёрыг наваад. Самраас баярлалт ах маань авч гээ. Затсан алдаагүй. Ингээд андуул баг авсан. Затсан хоёр авсан. За, тооны харьцаа 2-2. Цаг дуусахад 25 секунд. Үлдсэн. За, андуул баг бөмбөө самраас авлаа. Наранбаяр орсон өөрөө шидэхэд алдаатай орсон. За торгуул 2 шидэлт. За сүүлийн 40 секунд дээр. Энэ 2 оноогоо аваад нэг хамгаалал. Тэгэл болчих юм да. За торгуул нэг шидэлтээ алцсан. Явж дахиж цаг сунгахгүй да. За чис. Эрдэнэ хатгаад бөмбөгөө гаргаж байна. За өөрөө шитгэх хаа баг. Төгөлдрөө гараад Аа энэ юу хөл ороод ирвэ? ай тоглоё. За тайм авсан хоёр баг. За айл. Ахмадын залбаа гарган. За энэ дээр өс дөрмийн дагуу баярлалдах. Бөмбөг гаргаж аваад 3 шиднэ.
Та яасан юм? Наач өөрөө алхалттай явчлаа штэ. Өөрөө дэш алхаж байгаа явсан штэ. За алтуйг ах. За сүүлийн 7 секунд үлдсэн. За одоо ичээс алтуйгахаас бүхэн шийдвэрлэж чинь хожуу цагаас авахгүй. За таргуулын шийдвэрлэлтэй. За. Одоо энийг алдвал тэгээ самбраад авах хэрэгтэй дээ. Самбраад авах хэрэгтэй. За юу болов? За ичээс ингээд ахмадын залбаа hodж явах шиг байна да. Андууд баг шүүгчтэй юм яриад.